дуусчаад байгаа шүү дээ. За тэнгуут ер нь тэр баахан тоонуудыг ер нь яаж бүгдээрээ текст болгоод байгаа юм тийм ээ. Тэрний хойно ер нь яг ямар архитектураар яаж ажиллаад та нарын өдөр курс сурсан одоо энэ их онол ямар хэрэгтэй ингээд харуулах гэдэг байхгүй юу? За 2017 онд Google-с ингээд бүүн болсон нэг амар том судалгаа гарсан шүү дээ. Тэр судалгааны нэрийг мэдэх юм байна уу? Тэ, attention. Нэг чинь хүнд ч гэсэн амар ойлгомжтой байхгүй тий. Анхаарал чамд хэрэгтэй бүх зүйл гэсэн. Нэг attention is all you need гэдэг юу байгаа шүү дээ. Судалгааны ажил. Тэгээд тэр пейпер гарахаас өмнө ер нь бол жилд 300-аас 500 судалгааны ажил ингээд хэвлэгддэг байсан гэж байгаа байхгүй юу? AI дээр, AI тал дээр. Тэгсэн чинь 17 оноос хойш өнгөрөөд тэгээд жилдээ 30,000-аас 50,000 ч өдөрт баг ингээд нэлээ баг 100-аад пейпер ч юм уу 100 тийм ээ 100 пейпер хэвлэгдээд байгаа. Байл та. Тэгээд одоо ингээд бүр AI өнөө маргаашгүй манийтэй хаалгад өгчод ороод ирэхэд бэлэн болсон байгаа шүү дээ. Тэгээд тэр attention гэдэг чинь гол танилцуулагдсан зүйл нь Transformers гэдэг зүйл байсан. Тэгээд энэ Transformers гэдэг архитектур гарч ирээд бидрээ одоогийн яг өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэхдээ яг та нар ингээд жоо санаа зовж магадгүй. Ер нь бол энэ AI гэрэд 20 жилдээ нэг ингээд шинжлэгддэг байхгүй юу? Үеийн дуустдаг гэх юм уу? Одоо ер нь бол энэний бас юм төгсөж байгаа. Тэгэхээр дахиад супер модель гарч ирээд дахиад ингээд амар том өсөлт болох айгүй ойрхон байгаа гэж бодож байна. Гэхдээ би нөгөө хүмүүс шиг AI чиний ажлыг чинь булаан гэж хэлэхгүй. Угаасаа булааж чадахгүй гэж боддог байхгүй юу? Эдрийг арилгачих уу? Tokenizer гэж юу вэ? Tokenizer. Үсгийг тоо болгоод байна тий. Тий. Яагаад? Тий. Харин tokenizer гэж одоо тэр үчил төр үзчихэд байгаа шүү дээ. Тэнгүүт яагаад гэж? Яг л матриц руугаа шийдэх гээд байгаа шүү дээ бүгдээрээ. Матриц дээр л үйлдэх гээд. За тэнгүүт ингээд яг tokenizer жоох эргээ санах юм бол хамгийн их давтагдсан үгийг нэг токен болгочихлоо дээ шүү дээ тийм ээ. Бүгдээрээ байна гэдэг үгийг. Одоо монголчин бол одоо хамгийн супер tokenizer-тай ер нь бол нэг л үг байгаа. Тэр нь ямар үг гэдэг чинь. Яг ярианд л давтагддаг л та. Энэ бас жоохон нөгөө нэг стрим хийж яхад ярихад жоохон юу л юм те. Цохисгүй л. Гэхдээ ер нь бол шаа гэдэг үг байгаа заяа. Та нар майхны гадс шаасан ч болно. Тэгээд ер нь өөр юу ч хийсэн хамаагүй заяа. Хоолоо ч юм уу. Ярьж байгаа шүү дээ яриад байна. Тэгээд ер нь бол хамгийн их давтагдж байгаа үгийн нэг tokenizer болгоод хамгийн бага давтагдж байгаа үг чинь нөгөө дараа нь хизээч давтагдахгүй гэдэг байгаа. Та нар хүнтэй ингээд байна эсвэл за гэдэг үгийн оронд цахилгаанжуулалтынхантайгаа гэж хэлээд байхгүй шүү дээ угаасаа. Тийм учраас тэр чинь нөгөө олон үеэр задлж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол давтагдахгүй байгаасаа гэдэг олон давтагдж. Тэр болгон дээр тоо. За тэгээд Transformers гэдэг юм дээр ахын бол эхлээд input гэдэг юм орж ирж байгаа. Бүгдээрээ одоо ингэ төсөөлье заяа. ChatGPT бүгдээр төсөөлье. ChatGPT рүү бүгдээр эхлээд орлоо. Та нар эхлээд юу их вэ? ChatGPT рүү ороод. Тэгээ асуулт авчих штеп. За асуулт авчлаа. Дараа нь яг уу. Өө тэрээр хамаагүй. Зүгээр ер нь асуултаа бичлээ. Бид нар зөрүүлж хариу өглөө. Бүгдээрээ тэрийг копи дооц ч юм уу ямар нэгэн байдлаар ашиглалаа гэдэг. За тэнгуут бүгдээрээ input оруулж тий. За төсөөлөд сайн уу гэдэг. Одоо бичвэл харагдах уу. За. Сайн уу гэдэг. Тэнгуут энэ чинь цаашаа бүгдээрээ нөө төрүүчийн tokenizer дээр гардаг чинь бас нэг ингээд 1 2 гэдэг ингээд юу болгоод явуулчлаа цаашаага. Тэнгуут эн чинь явснаа бид нар зүрээрээ сайн байна уу? Эсвэл тэ сайхан харагдаж байна шүү. Negative response гаргаж өгдөг. Энэ болгоны бүгдээрээ хойдлын архитектурээс судлах гэсэн үг. За тэгээд ер нь бол яг хэлсэн чинь бүгдээр ChatGPT дээр оруулаад асуултаа асуув, хариулна. За нөгөөх нь одоо ингээд сүйд рүү одоо ингээд бүр амар сайн болцсон байгаа шүү дээ. Бид нар бол зүгээр юм оруулаад буцаад хариу авдаг, тэрийг ашигладаг байсан. Тэгсээ ч нөгөөт нь яасан сүйд
4O гэдэг omni гэх мэдэл гараад ирсэн. Бодлын инжийн хэлхээ гэдэг юм гараад ирлээ шүү дээ. Нөгөөд нь яадаг болсон юм. Би ингээд за би буруу код чичтэйгээ бодонгуудаа тэрийг засаад байгаа шүү дээ. Тэр чинь одоо ингээд сүүл дахиж бодоод байгаа гэсэн үг байхгүй. За мэдээж агуулгын хувьд бол яг data pre-processing pipeline transformers модель гэдэг яг энэ хэсэг дээр нь бол өнөөдөр яг гол хэсэг. Тэгээд pre-training fine tuning гэдэг хэсэг. За ингээд бүгдээрээ сайн нөгөө нэг өгөгдлөө яаж цэвэрлэдэг юм бэ гэдэг логикийг бол авчлаа шүү дээ, тий. Бүгдээрээ өгөгдлийг нөгөө special character буюу хаалт, тусал, өрөө, таслаа аваад ажиллаа. Өгөгдлөө ер нь бол цэвэрлээ. Одоо тэнгууд та нарын дата чи янз янз юм байгаа тийм ээ. HTML-ийн дата байгаа, XML гэдэг бүр заваа дата байгаа. Өөр юу гэдэг юм байгаа. Тэр болгоныг авчингуудаа tokenize хийн гэсэн үг. Tokenize гэдэг чинь болгонгууд бүгдээрээ нөгөө нэг их давтагддаг үгийг нэг утга болгоод давтагдахгүй байгаа үгээ олон задлаад тоолгож байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд нөгөө GPT-3 гэхэд одоо 45 терабайт дээр юу сурсан гэж штэ. Дөнгөд одоо byte pair encoding гэдэг төрөвч хичээлээр үзсэн юм чинь бидэд ямар боломжийг олгож өгч байгаа юм бэ гэхээр та нар одоо ингэ бодоод одоо та нар бүгдээрээ chat GPT шүү заяа. Ингээ та нар бүгдээрээ надад нэг л респонс. Ойлгож та ингээ ойлгож гинөө ойлгож ийн эсвэл ойлгохгүй гэдэг юу гэж заяа. За би сургууль явлаа гэхээр та нар юу гэж бодож байна? Ойлгож гинөө. Би явлаа сургууль гэвэл юу гэж хэлж байна? Би явлаа сургууль. Би явцсан. Гэхдээ бас хоринд ингэ сургууль гэдэг үг байгаа шүү дээ. Яг ойлгохгүй бүгдээрээ. Одоо ингээд хуучны AI модель чи ягаад нэг муу ажиллаад бид нар ингээд үнэ chat GPT шиг машилдаг байсан гоо. Би явлаа сургууль гэдэг үг ойлгохгүй байхгүй юу? Бүгдээр хүнээр төсөөлөд би явлаа сургууль гэхээр юу гэж бодож байна? Би юу ч ямар нэгэн байдлаар явцсан. Гэхдээ сургууль би бас сургууль руу явлаа гэдэгт адилхан юм ойлгоод байгаа шүү дээ. А тэнгүүд би сургууль явлаа би явлаа сургуулийг ойлгодог болгосон юм бас энэ трансформерс. За тэгээд дараагийн үгийг таамаглах сургалт гэдэг. За энэ яг за энэ кодны хэсэг байгаа. Би нөгөө нэг Google Classroom тий тэрэн дээр тавьсан байгаа. Та нар тэгээд ажиллуулад үзээрэй. Өнөөдөр нөгөө нэг ярих юм амар их, тайлбарлах юм амар их болохоор яг бүгдээрээ ярьж дуусаад ер нь бол дахиад нөгөө нэг мэдлэгээ баталгаажуулангаа ажиллуулад үзье. За access-ийн тохируулна. За transformers модель. Transformers модель ер нь яаж ажиллаж байгаа юм бэ гэхээр Transformers бүгдээрээ яг хэлсэнчлсэн шиг би энэ үгийг бас хэлээд байхгүй. Бүгдээрээ input оруулна. Одоо бүгдээрээ ямар нэгэн байдлаар тоон утга орууллаа штэ. За тэгэнгүүт дараа нь бүгдээрээ тэрийг ямар нэгэн байдлаар тэр тохирох текст ч юм уу ямар нэгэн код эсвэл тооцоо хийж өгөх гэдэг тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ орж ирсэн input эхлээд юу болох вэ гэсэн үг лээ. Текст биш үү бүгдээ текст байгаа шүү. Текст юу болох вэ лээ? Матриц болох вэ. Матриц дээр чинь ямар утгууд байх вэ лээ? Тоо утгууд байх вэ. Тийм учраас бүгдээрээ embedding сонсноо. Embedding орсноо. Та нараа дуураллаа. Төсөөлөд байгаа юм аа бид. За embedding input embedding гэж байна. Input embedding. Жижигэн эсвэл тэгээд ойлгомжгүй юм байв шууд газар дээр зогс гэж бод асуугаарай за. Input embedding гэж байна. За бүгдээрээ тоогоо юу болгочлаа тийм ээ. За одоо ингээл баах үйлдэлүүдээ хийндээ. Одоо эндээс хараад үзэх юм бол бүгдээрээ юусэн нэг ямар нэгэн байдлаар одоо тийшээ гараарай. Энэс хараад үзэх юм бүгдээрээ input embedding ингээд бүгдээрээс ороод ирсэн тоогоо ямар нэгэн байдлаар. Жишээлбэл ороод ирсэн тексттэй тоо болгочлаа тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ
одоо ингээд ямар нэгэн тооцоо их боломжтой болчихлоо гэсэн үг шүү дээ. За multi-head attention feed forward гэдэг зүйл үзсэн үү? Feed forward-ыг бол үзсэн гэж надад хэлсэн байхгүй юу? Multi-head attention гэдэг зүйл. За та нар жоохон математик тал руугаа тайлбарлахыг хүсэж байна уу? Амар нэг жоохон advanced төвшөнд. Ингээд явчихаа. За ингээд бүгд тэ одоо ингээд юу бодоод үзье. Neural network гэдэг юм байгаа даа шүү дээ, тий. За ер нь бол жоохон энгийн дуу маягаар явчих. За ингээд neural network гэдэг юм байгаа. Тэгмээ бүгд тэ ингээд ямар нэгэн байдлаар энэ перцептронуудыг дамжаад гарч ирж байгаа. Тэнгүүтээ бүгд тэ ингэж жагаад ингээд хамгийн сүүлд нь нэг юм гараад ирлээ. Тэнгүүд бидний дүнгийн сая хийсэн чинь энэ зүйл гэсэн үг байхгүй юу? Multi-head attention гэдэг бүгд тэ яг ямар утга дээр нь юу өгөх юм бэ гэсэн үг. Ямар зүйл дээр утга өгөх юм бэ гэсэн үг. Бүгдээрээ одоо нэг ямар нэгэн модель байгаа тэр чинь нэг хамгийн их давтагдсан утга дээр л юу өгөх гэдэг нь шүү дээ. Их жин үгэн. Их жин үгэн гэдэг чинь attention дээр нь одоо энэ дээрс нь ийшээ явах магадлалын нэр нь арай их болгож байгаа гэсэн. Энэ арай их юутай л ихэд ийшээгээ явах болгож байгаа. Тэнгүүд одоо бүгд тэр яг юу хийх гээд байгаа вэ гэдэг. Одоо за сайн байна уу гэдэг чинь бол жоох юу гэж жишээ юм бэ заяа. Арай юм яг хүн юу гэж асуух уу та нар? Шууд асуултаа промпта хийсэн үний чинь промпта хийсэн дээр чинь шууд жишээ аваад явчих. Тэгэх юм бол та нар яг өөрсдийнхөө ажлынхаа ч юм уу жишээн дээр шууд шилжүүл тэрийг бүр сайн ойлгох гэсэн. Жишээ промпт хэлэх юм байна уу? Надад ийм хийж үг гэдэг. За байлээ. Бүгдээр ChatGPT рүү ороод ийм хэл л да. Надад дууны үг зохиож үг гэж байна. Дууны үг зохиож. За та нар ингээд ChatGPT байсан бол ChatGPT гэхдээ ер нь хүн байсан бол дууны үг зохио гэдэг дээр л амар их юу өгнө шүү дээ, тийм ээ. Анхаарал хандуулна, тийм ээ. Надад гэдэг үгэн дээр нугаас attention өгөөд нэг тийм бүгдээр жоохон хэрүүлж биш бол тийм ээ. Юутай гэсэн үг байхгүй. Надад гэсэн чи ямар өөрийгөө гэсэн үзэлтэй мэй гэд бодож болохгүй. Надад дууны үг зохио. Дууны үг. За дууны үг зохио гэдэг жишээ нь example энд бичиж дөө. Дууны үг. Тэнгүүд бүгдээрээ одоо дууны үг зохио гэдэг 3 хэсгээр хамгийн их attention өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр нь яаж байгаа юм бэхээр та нар гэрдэл бууруулах гэж сонсноо. Гэрдэл бууруулах гэдэг чинь одоо нэг явж явах явцдаа өмнөх юм мартахгүйгээр хамгийн efficient байх зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр нь бол энэ болгон дээрээ тоогчингүүтээ бүгдээрээ энэ болгон дээрээ юу өгч болж байгаа гэсэн. K-query value гэдэг юм өгч болно гэсэн. K-query value сонсон уу? Хэлсэн үү та нарт? Ер нь бол одоо ингээд өгж байгаа энэ ч одоо цаашаа явсараад 0 1 2 гэл ямар нэгэн тоо болоод очиж байгаа гэдээ төсөөлж л тоо. Тэнгүүтээ энэ болгон чинь цаана K query value гэсэн юмтай болчихдог байхгүй юу? За нэг юм тоонууд байгаа гэдээ төсөөлөд үзчих. Тэгээ тэнгүүтээ бүгдээр эндээс нь тооцоогоо игээд эн чин ойролцоогоор хэдэн удаа ийм юу давтах юм бэ? Энэний тоо олон болох юм бол бидний одоо тэр хэрэгтэй байгаа сервер ч юм уу эсвэл одоо энэ чинь ямар нэгэн байдлаар чипүүн дээр сурах гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Чипүүний ч юм уу хүчин чадал RAM өөр юу гэдэг тийм зүйл хэрэгтэй болж байгаа гэсэн үг байхгүй. Одоо эн чинь болонгууд multi-head attention гэдэг яг энэ хэсэг дээр л яваад байна ерөөсөө. Тэнгүүтээ энэ хэсэг дээр хэрэг анхаарал хандуулах ингээд энэ дээр бүгдээрээ ингээд ач холбогдол өгөөд энэ леерүүдэд дамжиж байгаа гэсэн. Одоо та нарын матриц чинь ингээд A1, B1, A2, B2 байлаа юм уу. Энд цаашаа явангуудаа
ямар нэгэн тоогоор үржүүлэгдсэн KA1 KB1 KA2 гэдэг KB2 иймэрдүү болоод хувирч байгаа гэсэн. Энэ болгон дээр хэрэг тооцоол хийх юм бэ гэдэг бүгдээр multi attention гэдэг зүйлээр ер нь тооцоол хийж байгаа байхгүй юу? Энэ ноутбук ажиллах болохоор жоох юу юм байна да. За тэгээд явсны дараа бүгдээрээ энийг normalization хийнэ гэсэн. Одоо normalization гэдэг чинь болонгууд бүгдээрээ нэг хит их биастай байхгүй байх. Буюу энэ дээр хит их анхаарахгүй байх гэсэн юг болж байгаа гэсэн. Практик чинээс амьдрал дээр чинээс дурдах юм бол нэг deepseek байгаа штэ хятадтэй. Тэр чин болонгууд нэг хужаа мужаа өөр ямар нэлээ тийм үгэн дээр амар их анхаарлаг байгаа штэ. Тэр ч яг энэс болж байгаа гэсэн үг байхгүй юу? Бүгдээрээ ч гэсэн гэдэг нэг тэр нь яаж байгаа вөхөр нэг одоо тэр хужаа эсвэл нэг юм ядуу мадуу хэцүү хужаа зайлмал гэсэн үгэн дээр амар их тийм төрлийн одоо англи монгол янз янзын үг байгаа. Тэр болгон дээр юу гэсэн? Энэ ихсгээд өгцөн. Тэм учраас энэ болгон дээр ямар нэгэн кейсүүдийг аваад хандл хийгээд төнгөөдөө буцаагаад хятад бас сайхан ороомороо гэд респонс өгöd байгаа гэсэн үг байхгүй юу? Тэм учраас энийг ингээд тогтвортой байлгах нь зүйтэй гэсэн нэг тийм ихний ёс суртахуун шиг юм орж ирж байгаа. За тэгээд энэс дамжаагаар авчлаа. Ингээд дамжиж яваал, дамжиж гараал, хитуудаа яваал. За тэгээд хамгийн сүүлд нь ингээд softmax гэдэг юу байгаа. Softmax гэдэг чинь болонгууд энэ болгоноос одоо ингээд ийшээ явахын тулд эндээс яг энийг сонгох хэрэгтэй гэдэг чинь болонгууд бүгдээр ер нь яаж сонгох вэ? Үгүй. Одоо ингээд энэ чинь амар олон байгаа шүү дээ. Яг амьдрал дээр бол ингээд 3 биш ингээд бүр ингээд 512 1024 бүр ингээд хэдэн зуун мянга сая дамжаад байна шүү дээ. Тэнгүү тэр болгон дээрээс нь яг энэ хариун шүү гэдгийг яаж бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Тэгээ магадaltaй тий. Одоо энэ чинь болонгууд явах тусандаа юу бас нэмэгдүүлээд байгаа юм гэхээр трансформерч энэ зүйл болж байгаа гэсэн. За бүгдээрээ та нар одоо ингээд миний тааврыг тааш үзаа юу. Саарланхтай томчгтэй ямар амт юм бэ? За ингээд бүгдээрээ юу яа? Та нар ингээд бүгдээрээ толгой дотор нэг амт бодцсон уу? Тэгээ чон туулаа гэж бодсон байна уу? Тэр байхгүй байгаас заан гэж бодсон байна уу? Би заан гэж бодсон байхгүй юу? Тэгээ би уг ингээд заан гэдэг юм хүсээд би мэдсэн гэсэн үг. Тэгсэн чинь энэ нэг юм жоохон яаснаас болоод бүгдээрээ туулаач юм уу гэд өсөж чам. Гэтэ чам яа хийсэн гэж хэлээгүй шүү. Тэр нэг яг бидний бэйс нөөдөөс датан дээр байгаа зүйлийг сайн мэдэхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энийг хэдий ч нэ олон болгоно хэдий ч нэ сайн хариулт гаргаж. Би энэ дээр одоо ингээд төсөөлөд үзэл та. Саарланхтай. Энэ дээр ингээд саарланхтай гэдэг юм ашиглаад дуусчлаа. Том 2 жигтэй гэх. Тэнгүүт одоо энэ цаана дахиж нэг юм 3 бөөнөг хийж юм ингээд зургууд таана юу лээ? Заа чи явдаг лээ. Зааны урт юм чи өгдөг лээ. Хушуутай гэж хэлчих юм бол за ер нь заан байш үгээд мэдээд гараад ирж шүү дээ. Тэнгүүт магадлал оцсон чинь заан гэсэн чинь 90 сая магадлал. Доош 1 нөлөө. Өн чи бас заан байж. Тэгсэн чинь ингээд заантай яг адилхан төрөл амт үүсвэл яг уу. Заантай яг адилхан динозавр гэдэг үү. Тийм байдаг байсан байл. Тэнгүүт би тийм мэдж байгаа заяа. Би тэрийг бодсон. Тэгэхээр та нар заан гэж бодоод тах юм бол ахаад хонь юм нэмчлээ юм шүү дээ. Тэгэх юм бол та нарын мэдээлж боломжтой ажил. Юу болох юм бэ гэхээр одоо зааны хүүхэд хин гэдэг юм бол тоо. Нэг тийм байгаа штэ. Дамбо. Минийхэр бол дамбо заяа. Тийм байгаа. Тэнгүүд энийгээ дахиад нэмээд ингээд мэдлгүүд энийг өшөө өргөтгөхөд өшөө том болоод байх юм бол ингээд бидний хүс гаргаж ирж байгаа хариуч улам аккурат болгоод энийг хідэн тооцоолол чи ингээд хийгдэл яваад байна шүү дээ. Тэгж явж байгаа заа эсвэл ямар нэг Rex гэдэг хариу гаргаад өгч гэсэн үг. За тэгээд ер нь бол feed forward гэдэг чинь feed forward гэдэг энэ чинь нөгөө нэг одоо бүгдээр энэ хооронд дамжиж явах тал нэг хідэн мэдж байгаа юм аа марцчихгүйхэн шиг явуулах гэдэг юм хийгээд байгаа байхгүй юу? Ер нь бол цаашаа одоо гэж бүгдээр ингээд саарлан хөлтэй гэжсэн марчид уу ямар хөлтэй лээ гэдэг юм бол юу заан бэ те том 2 зэгтээ өөр ямар ч юм бэ дин заав тийм болчихно шүү дээ. За тэгээд хамгийн сүүлийн softmax гэдэг нэг зүйл болж байгаа. Softmax гэдэг чинь болонгууд одоо нэг бүгдээр энийг тоо дамжуулаад яваад байгаа шүү дээ.
тоод амжуулж явж байсан нөгөө буцаагаад юу болох гээд байгаа ш текст болох гээд штэ. Тэр чи яриад байгаа гэсэн. Softbox тэрийг хийдэг гэсэн. Тэнгүүд та нарын ChatGPT дээр одоо тийм гарч ирж байна уу? Ингээд зарим нь ингээд амар эможитэй хариулдаг заяа. Тэнгүүд зарим нөхдүүд нь ингээд амар профешнл ингээд загинж магинж гэнэ үү? Тэнгүүд одоо ингээд зарим нь ингээд байжснаа яа чи тэнийг юм да залуу минь гэсэн. Ингээд нэг хайр дурлалын талаар асуусан чинь нөгөөд нь ингээд залуу минь арайчтай мэрэж гэсэн. Бро энийг хийгээд өгч чи чаддгүй юм уу? Амар том загнаал ингээд байгаа шүү дээ. Тэнгүүд яг хоо нэг ийм том юм л та. Attention-ос тэр их нөгөө нэг одоо ингээд бүгд ингээд ямар нэгэн байдлаар текст гараад ирж байгаа шүү дээ. Заан шүү гэдэг өгч. Тэгмүүд би буцаагаад хүнд ямар байдлаар респонс олгож өгөх вэ гэдэг чинь хэцүү байгаа шүү дээ. Одоо ингээд 2 3 төрлөөр юу одоо тэр дээр softbox гэдэг хамгийн сүүл. Хүн одоо ингээд өө чи мэддгүй юм уу? Наа чи заан. Эсвэл өөр юу дээ. Өө бро чи мэддгүй юм заан штэ гэдэг юм байна. Тэрээр нь бол одоо энэ юугаар явдаг гэсэн үг байхгүй юу? За нэг зүгээр л хараад авчих төө. Тэнгүүд барыг дараа нь бодож ирсэн ойлгож байгаа. Кукагийн Т зэргийн хуваадаг нь язгуур дор ДТ илүү. ДК. Өвчтгэн. Тэр нэг К-гийн Т зэрэг байгаа шүү дээ тийм ээ. Т зэргийг бүгдээр хідэн бүхлээс тавьснаас болж бүгдээр одоо тэрийг тааруулдаг. Ийм зөвхөн нэг хэсгийг хийж байгаа гэсэн үг. Бүгдээр нэг гэж тавьчих юм бол хамгийн хатуу байдлаар респонс өгдөг. Зөөллөд 0.3 гэх юм бол энэс гарч иж байгаа хариу багасаад нэг болчих юм бол энэ К ч юм. Одоо нөгөө ямар тооны нэг зэрэг ч өөрөө нэг болчих шивлээ. К тооны нэг зэрэг ч өөрөө К болно. Тэгмээ К тооны Т зэрэг ч өөрөө нэг бол. Тэгмээд ямар нэгэн байдлаар будархай зэрэгтэй болчих юм бол тэр чинь нэгээс К хүртэх ямар нэгэн будархай тав байгаа гэсэн үг. Тийм учраас эндээс гарч ирж байгаа хариу чинь үржигдээд байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар хувираад байгаа. Тэнгүүд энийг бүгдээрээ судлаад өгчих юм бол нөгөөт чинь ийм тийм funny money өөр одоо ямар гай юм те. Тэр nice guy болж хувирна. Хэдэж нэ өндөр нь хэдэж нэ чанга хариулдаг гэсэн. Тэгээд энэ болгон дээр чинь нэмээд нөгөө тооцоол одоо энэ чинь бүгдээрээ зүгээр харагдаж байгаа хэсэг шүү дээ тийм ээ. Бүгдээрийн дотор дахиад нууцаар одоо нууцаар гэхэр монголоор жоохон тохиромжгүй юм аа. Hidden layer гэж юм байгаа гэсэн үг. Hidden layer гэдэг чинь болонгууд одоо хідэн төрлийн таскыг ямар боломжоор хийх. Хүн нөгөө нэг төрөхтөл юу яадгүй шүү дээ. Бүх юм мэддэг төрдгөө шүү дээ. Ер нь бол яг тэрнтэй адилхан гэсэн үг. Энэ бол зүгээр хүмүүсийн хийдэг үйлдэлүүд гэсэн үг байхгүй юу? Энэ ингээ алхах, гүүх гэд бас ингээд одоо жишээгээ сүлээд байх маа алхах гүүх гэд аваад үзчих. Тэнгүүд hidden layer нь юу болж байгаа гэх юм бол та бүгдээр нь сонгосон мэрэгжил гэсэн үг байхгүй юу? Та нар мэрэгчлээс ямар нэгэн байдлаар мэдлэг хөрөнгөлөөж авч байгаа шүү дээ. Тэр болгон дээр чи хариу өгж байгаа гэсэн. Одоо би код ч юм уу бичдэг ямар нэгэн байх юм бол энэ дотор ингээ нэмэгдэл яваад байгаа гэсэн үг. Тэгжиж мэдээлж төдөж ингээ том ухаантай сайн болдог. Та нар ингээ мэдлэг нэмээд байх юм бол та нарыг бас энэ чинь тархитай адилхан ажилдаг гэж хэлсэн үү? Neural network гэж хүний тархинаа санаа авсан шүү дээ. Тэнгүүд нөгөө яг хүнтэй адилхан хүн хөдөө ухаанд бол та нарын энэ нэг юм перцептрон хооронд чинь амар олон болоод байгаа гэсэн үг. Ухаантай болгосон хідэн нь олон болно гэж байна. Эдрийн тоо нэмэгдэн гэсэн үг. Hidden layer тийм ер нь бол тийм. Энд чинь амар том л болно гэсэн үг. Ухаантай болгосон том бол тийм. Тэнгүүд нөгөө нэг гид байждаг гид амар огцон уурладаг хүн чинь ганцаа төв байждаг гэсэн үг. Нөгөө нэг тунгааж боддог чинь ингээд олон талаар гэсэн үг. Тиймэр дөө. Тэр доор баруун энэ output embedding гэдэг нь болонгоц зүгээр компьютер ч одоо ингээд RAM байгаа штэ CPU ч байгаа юм уу GPU ч юм уу ямар нэгэн байдлаар тэр өгдлөө хадгалаад байгаа штэ тэрийг меморин дээр ингээд хадгалдаг байхгүй юу меморин дээр та нар энэ арай айдас тийм үү ямар нэгэн байдлаар хаягддаг гэсэн үг байхгүй юу орцоор аваад үзэх юм бол бүгд нэгээс 100 дугаар айл хүртэл
та нар ингээ хуваарлаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд ингээд нэрсийн дараалалаар орчингууд бүгд дээр нэг гэдэг дээр аагаар ихс нэртэй хүн байгаа байж тээ тий. Тэнгүүд буцаагаад А гэдэг нэртэй үнийг 100-аас нэгтвчдэг гэсэн үг байхгүй юу? Тэр хооронд ингээ хоорондоо юм алдахгүй байж идэг юу гэсэн үг. За тэгээд хараа яг ийм үрдэн болоход таарсан мэт. Layer norm гэж layer norm гэдэг чинь юу вэ? Layer norm-ыг эндээс яаж хэлэх юм болох вэ? Layer norm гэдэг болонгууд бүгдээрээ заан гэдэг юмыг олохын тулд амьд зүйл гэдээ дамжиж явж байхдаа хідэн нууц хідэн layer дамжиж явах вэ гэдэг хэсэг байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд бүгдээр анхаарлаа хандуулчаад зааны чинь бүгдээр ингээд эхлээд амтан гэдэг дотроос тийм юм байна уу гэж үзнэ шүү дээ. Тэнгүүдээ дараа нь ер нь амтан юм байна гэдэг чинь дараа нь энэ нөгөө нэг хүүхдэд амтан шүү эсвэл нөгөө нэг хуурай газрын амтан шүү гэдэг зүйл дээр layer norm гэдэг зүйлийг ахиж нэмээд байгаа гэсэн үг шүү. За бүгд төр кодон дээрээс болохгүй байлгаа даа. Энэ болохоор нөгөө нэг мэрэгжлийн юугаар тайлбарлагдсан байна л та. За. Бас нэг онлайн ч юм уу нэг зүйл хийх нь болонгууд бүгд нэг би явлаа сургууль би сургууль явлаа гэдгийг ялгаж чаддгүй гэсэн штэ. Мэдээж үн байсан гэсэн штэ. Тэр чинь ийм гэсэн үг байхгүй. Одоо трансформерс болонгууд бүх зүйлийг урьдчилаад харцдаг гэсэн үг. Би сургууль явлаа гэдэг би явлаа гэдэг үгийг араас сургууль гэдэг үг байгаа болохоор ирээдүг харцсан болохоор би сургууль явах гэдэг бидээд байгаа. Хуучин ч болохоор би явлаа сургууль би явлаа гэнгүүтээ шууд өгүүлбэр дуусаад байгаа байхгүй юу. Тийм учраас ирээдүг таамаглаж чадахгүй болохоор хуучин юу муу эс шүү. За тэгээд ер нь softmax гэдэг чинь энийг тохируулангаа одоо энэ үгийн араас ямар үг орж ирэх вэ гэдгийг ер нь бол тайлбарлаад байгаа гэсэн. Гэтэ энэ болонгууд нөгөө одоо хэл болгон дээрээ өөр л тохируулах хийхээр гарч байгаа юм л та. Манай монголчин болонгууд одоо нөгөө нэг тийм алгалтай хэдхэн улсуудын нэг шүү дээ тийм ээ. Монголоос өөр тийм алгалтай ямар ус байдаг вүлээ? Тийм алгал ашигладаг. Яг хөө тэр нөгөө нэг юу бол орохгүй шүү. За Оросын нөгөө нэг оны бодохгүй. Хариалах юм байна. Миний санахаар Турк ус байдаг байхгүй юу? Тэгээ Турк Монгол хоёр дээр жоох сурах гэж байгаа хэцүү байгаа. За тэгээд энэ хэсгийг бүгд төр жоохон код бичиж агаад юугаа тархиныхаа загналаануудыг жоохон гаргаж агаад юу яа. Код бичиж бүгд төр дахиад жоохон ойлгоцгоо. За юу ч Google юун дээр чинь болонгот яаж байгаа юм уу? За би шинжлээд линкээ тавьчихсан. Та нар тэгээд ороод ирээ. Пам. What the fuck? Өнөр одоо энэ араас нөгөө жинхэнэ ивент нь болд нь шүү дээ. Та нар жинхэнэ ивент нь суух юм уу? Суух юм хэрэг юм бэ? Бүгдээр сууж байгаа баг. Дараагийн ивент. Тийм. Тэгээ зуны сургалтан дээр ч их гоё юм болд нь шүү дээ. Хүмүүс хоорондоо амар судлаад тахгүй. Энэ
За. Энэ ямар утгатай утга учиртай юу вэ гэж бодох юм бол энэ болохоор нөгөө биер бих цэгмэн гэж байдаг шүү дээ. Шүлэг оруулдаг. Тэрнээс датаг нь аваад датагаа цэвэрлээд тэгээд тэр датагаа цэвэрлснийхаа дараа трансформерс руугаа оруулаад модулийг fine tuning, pre-training, fine tuning гэж юм хийдэг байхгүй юу? Одоо нөгөө нэг хүнээр авч үзэх юм бол бүгдээрээ нэг англи баачка авчирснаа монгол хэл ингээд зодсоороо сургач байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэл ингээд нөгөөт ингээд монголоор яриад нэг хоногийн дараа монголоор яриулаад чадахгүй байвал загнаад нөгөөт ингээд сурсны эцэст монголоор ярьдаг болно гэсэн үг. За тэгээд ер нь бол хамгийн эхлээд трансформерс гэдэг ер нь бол яг бүтэн архитектурын юм сан байна. Код руу орж чадахгүй байгаа юм байна уу? Сая шинэ линк тавьсан байгаа. Тэрүүгээр нь ороод үзэхээр баг код нь яачих баг. Тэгээд та нар бас нэрээ runtime руугаа ороод runtime type-а GPU-тэй болгоорой за. Тэгээд GPU-тэй ажиллах юм бол арай хурдан ажиллана гэсэн үг. Бүгдээрээ энэ ноутбук нээсэн үү? Орж амжаагүй ч юм уу орох гэж байгаа хүн байна уу? Байхгүй юу? Айгүй юм шүү. За эхнээс нь ажилласаад үзэх юм бол трансформерс гээд сангаа ер нь бас олох хэрэгтэй. Энэ pipeline гэд зүйл яг яад юм бэ гэх юм бол бүгдээрээ ингээд модулийг шууд дуудаад авчирч болдог гэсэн үг байхгүй юу? Одоо Hugging Face ч юм уу эсвэл Kaggle гээд бэлэн газраас. Тэнгүүд модуль болгон ч нөгөө нэг яг ямар төрлөөр ашиглаж болж байгаа юм бэ гэдгээс хамаарат өөр байгаа шүү дээ. Видео генерит хийх юм уу, зураг генерит хийх юм уу? Эсвэл бол энэ текст генерит хийдэг байх юм уу гэдэг. Тэнгүүд GPT-гийн би яг бус фичерүүдийг сайн мэдэхгүй байна л да. Энэ text generation. Тэнгүүд одоо бүгдээрээ өөр модель ашиглахаар болох юм бол тийм ээ. Гема 3-4 биллионтойг ашиглангууд тэр чинь болонгууд image to text юм уу? Text to image. Тэгчингүүд энэ нь болонгууд бүгдээр ингээд текст оруулангууд буцаад бидэрт зураг гаргаж өгдөг юм ашиглах гэдэг гэсэн үг байхгүй юу? Энийг ямар үд ашиглаж байгаа вэ гэхээр бүгдээрээ банкнд ажилладаг. Эсвэл одоо нэг дата нь нууц байх хэрэгтэй газрууд байгаа шүү дээ тийм ээ. Бүгдээрээ очингуудаа банкны мэдээллийг эсвэл хүний регистрийн дугаарыг одоо ингээд шууд евро авчид хийчих болохгүй шүү дээ. Тийм учраас юу гарч иж байгаа гэсэн үг байхгүй юу? Бүгдээрээ локалаар ажиллах хэрэг гарч иж тийм ээ. Бүгдээрээ компьютер дээр ажиллах хэрэг гарч иж. Нөгөө талаар бүгдээрээ дахиад нэг бодож үзүүлнэ. Бүгдээрээ чимээгээ ч юм уу байх юм бол яах вэ? Бүгдээрээ чимээгээ гэж модулууд байгаа модулуудыг ахиж нэмж сурах хэрэг гарч байгаа шүү дээ. Тэгмүүд эгүүнэ гэж байгаа. Эгүүнийг тэд нар яаж сайжруулдаг юм бэ? Энэ яванд эгүүнэл байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээ текст гэж хаад энийг ахиж датагаар сургаад тэгээд ингэдэг зүйл болж байгаа гэсэн. Та нар эхлээд энэ ихнээсээ илүү ажиллаад үзчих. Ингээ сангуудаа ер нь бас болгочих. Хамт шууд ажлуудад яваарай. За runtime GPU болох мартаа guys.
Ингээд runtime өдөр ороод change runtime гэж хагаад T4 GPU гээд 7 хоногт нэг 30-аад билүү цагийн үнэгүй GPU ашиглах хэрэг болгодог. Тэрийг ашиглаад хийчих гэсэн үг. За тэгээд ингээд бүгдээрээ аваад үзье. Ер нь хүмүүс ч юм уу багш нар ингээд юу яхаараа та нарт тийм модель сургуулсан уу? Модель сургаж үзсэн үү? Ямар нэгэн ингээд decision tree ч юм уу хацаад ямар нэгэн таамаглалт юм хийж үзсэн үү? За. Тэгчингүүд одоо эндээс харах юм бол ой. За бүгдээрээ шууд код бичнэ. Back yellow гэдэг адилхаарай. За ингээд хараад үзэж нөгөөд чи ингээд англиар бол ямар нэгэн байдлаар хариулж штэ тийм ээ. GPT-2-ыг бүгдээрээ execute хийж байгаа гэсэн үг шүү. За. Хийж ийн болонгот одоо ингээд DLUB гэдэг өөр ямар нэг организашн байдаг юм байна л та. Хараад үз. За байгаа юм шүү. Энд чинь нөгөө 2012 оны илүү мэдээлэл ахгүй 2010-ад оны мэдээлэлтэй байгаа гэсэн. Тэр үед байсан DLUB гэдэг бүгдээр ер нь бол бүгдээрээ ингээд аваад үтсэж чинь иймэртэй байгаа ч гэсэн. За тэгвэл бүгдээрээ эндээс дахиад энийг бүгдээрээ монгол болгоод үзье. Тэр үед ер нь яаж шуухан монголоор ярьдаг байсан юм бэ гэдэг аваад үзэнгүүт бүгдээрээ орс гэж ер нь бол бодож штэ. За сайн манууд DLUB оролцогчтой болцоо болсон. Тэр нь бол одоохондоо бидрийг монгол гэж бол мэдэхгүй байна тийм ээ. За тэнгууд ийм таран суурмарс LLM ярьж байгаа үед баг байнга л яригдсан дөө. Чимээгийн төгөлдөр гэдэг ах байгаа. Тэгээд төгөлдөр ах болонгууд ийм Mongolian NLP гэдэг repository-г ил тавьсан. Тэгээд энэ дотор ингээд монгол хэлний дата сетүүд байдаг гэсэн үг байхгүй юу? За ингээд хараад үзэх юм бол за ингээд жоохон талигаа авчтай. Энэ одоо ингээд 11.11-ийг аваад тавьсан санал хүслэх гомдол шүүмжлэл талархал өргөдлийн юу байна. Доошоо ингээд хараад үзэх юм бол янз янзын дата сетүүд байна гэсэн үг. За тэгээд энэ дээр яг юу хийж байгаа юм бэ гэхээр бир бих нэг дотроос нь байгаа бүх датаг бүгдээр хүсэлж явуулаад авчиж байгаа байхгүй юу? Тэр нь яаж юм гэхээр одоо бир бих гэдэг дээр ингээд шүлгүүд байгаа. Тэр болгоныг бүгдээр ингээд гараараа татаад авах чинь амар хэцүү шттэ. Тэр одоо хичнээн шүлгтэй байд юм. 1000, 2000, 3000 шүлгэнүүд. Тэр болгон шүлгэнүүдийг бүгдээр ингээд бүгднөрөө нь ороод хуулаад текст файл болгоод тавиад байна гэж чадахгүй. Бид нар ингээд ер нь бол иймэрхүү зүйлийг нөгөө девелоперууд амар хийдэг гэсэн үг. Тендерийн сайт ягаад гацдаг байж гэсэн тийм үү гэсэн үг. Уг нь гацах гэсэн шүү дээ тийм нэг 5-10 хүн. Тэнгууд хонь хүмүүс ингээд дандаа ийм юм хийгээд байдаг. Тийм учраас ингээд байн хүсэлт начид нөгөө нэг одоо нейрэмтлийн почонк ч юм уу ингээд дуусчаад байгаа шүү дээ. Та нар авч чадчихна уу? Эсвэл наадмын билет амар хурдан зарагддаг тийм. Нэгдэл хүн ер нь бол тэгж авах боломж байхгүй шүү дээ ер нь бол. За жоохон програм софтверийн тал руу ярихад гэхдээ хойно дандаа ийм ажиллаж байдаг. Эдгээр нь болгоод ингээд цаг минут эсвэл бүр ингээд миллисекундын зайтай хүсэлт явуулаад бүх юмыг автоматар хийдэг гэсэн үг байхгүй. За ингээд хараад үзэх юм бол ингээд эндээс гарч ирж байгаа утгууд нь юу байх юм бэ гэхээр надад эмэг байхгүй нэлон өнөр сүрчиг түүхээгүй хумсаа засвараагүй хотлайнаас байхгүй. Нэг эмэр дэнгүү шүлэг мүлэгнүүд байна заяа. За тэнгууд бүгдээрээ үз ингээд ямар нэгэн байдлаар сургах дата гэдэг юм болчихлоо. Датаг болсон ч одоо энэ нөгөө нэг англи хүний чи авчираа тавьсан байгаа штэ. GPT-2 гээд.
Энэгээр англи хүн бол авчираа тавьчлаа. Эсвэл орос хүн ч юм уу тавьчлаа. Одоо ингээд дата толцлоо. Одоо яах вэ лээ? Сурах хэрэгтэй. Энэ жоохон бас хатуу байгаа. Ингээд нэг зүгээр байжсаа маш хүлэг зөхөө гэдэг ингээд юу яач. За хамгийн эхлээд юу хийх ёстой байдаг вэ гэх юм бол ер нь модель одоо ингээд fine tuning хийх гэдэг бүр процесс руу орох гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг түрүүний хэлсэнчлсэн шиг бүгдээрээ модельд дата өгнө. Гэхдээ тэр датагаа ямар байдлаар хүмүүст харуулах юм? Биш хүндээ сургах юм. Тэрийгээ дараа нь одоо яаж эхлээд нэг юм эхлээд найзыг бол ингээд би нэг жоохон дайдаа мэдээ гэдэг нэг жоохон хүчиг яриулдаг болгочоод дараа нь тэр чинь цаг хугацааны явцад монгол хүн шиг ярих гэдэг болох гэдэг шүү дээ тийм ээ. Тийм учраас бүгдээ датагаа pre-process хийх хэрэгтэй, цэвэрлэх хэрэгтэй. Бүгдээрээ тэр нөгөө нэг тэр ч одоо хүнтэй л адилхан систем модель гэдэг чинь чамаас. Тэрэндээ ингээд өгөх мэдлэгийг цэвэрлэх хэрэгтэй гэсэн үг. За ингээд юм бол ямар нэгэн байдлаар бүгдээрээ дата толцоо. За цаашаа яваад үзье. Одоо ингээд та нар өнгөө цэгмээс ч юм уу гэдэг юм юу яалаа штэ нэрээ. Бүх зарыг аваад дунд нэг байрны дундаж нэг хаагур байвал хэдэн төгрөг байд юм бэ? Хаан уул хавцаа нэг 5,000 сая төгрөгтэй. Тэгснэ сонгойрх нь руу болонгот арай жоохон багаалал баян зүрх рүүгээ тэрнээс арай жоохон өндөр хаан уулаасаа баг мах гэдэг тооцоо хийдэг юм хийчээд бүгдээрээ тэрэн дээр ингээд ямар нэгэн байдлаар текстийг спич болгочдөг юм бол одоо нэг Remax-аас хүн байна уу? Агент байна уу? Агентуудыг байна уу? Агентуудыг ажиллах болгож болж байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол бүгдээрээ шууд тооцоо моцоо хийгээд тэмүүд ингээд ярьдаг болчих юм бол тэмүүд бидэрт ер нь ямар ч зүйл хэрэгтэй юм гэхээр Монголоос ямар нэгэн байдлаар ярьдаг юм хэрэгтэй тэмүүд нэг юм иймэрхүү дата хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За юусэн энийг нөгөө нэг анх бичгтээ ингэсэн юм бэлээ. Бир бих гэдэг юм ажиллахгүй болсон байж магадгүй эсвэл тэр үед кодных нь юм ажиллахгүй болсон байж магадгүй гэж бодоод энийг ер нь бол бас GitHub дээр байршуулсан байлээ датагийн. Тэгээд ер нь бол бас юу яаж байгаа гэсэн. За ингээд үсэн текстээ татж аваад бүгдээрээ энийг гэж аваад гэж. За ингээд нөгөөд чинь бүгдээрээ татаж авсан шүлгийнхаа эхний 50 100 текст 100 характер үсгийг ингээд хэвлээд үзчихлээ. За одоо тэнгууд бүгдээрээ ямар зөвхөн монголоор ярьдаг болохын тулд бүгдээрээ ямар нэгэн байдлаар юу хэрэггүй лээ. Монголоор ярьдаг болох гэдэг байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн монголоор кириллээс кирилл үлээ латин билүү АБВ гэдэг. Кирилл. Тэнгүүд бүгдээрээ юу хэрэггүй хэ? Латин үсэг хэрэггүй шүү дээ. Латин үсэг тэгээ нөө цэг таслал анхааруулгын тэмдэг үржихгүй бах гэдэг юм хэрэггүй гэсэн. За тэгээд ер нь одоо текстэнд нь ямар юунууд байгаа гэдээ хараад үзэх юм бол 213 ширхэг нийт давхцаа. Энэ дотор одоо юу байсан байна гэхээр бүгдээ хараад үзье л та. Та нар тийш харж байна уу? Тийш хараарай. 0 1 2 3 4 их багийн тэмдэг ABCD мөдө доошоо энэ цаана ABV гэдэг. За. Би нөгөө хамгийн ихэнд юу гэж хэллээ? Ямар хоёр үсэг байх, ямар зүйл байхад нэг нь хэрэггүй гэдэг. Тэгээ том жижиг байхад том угаасаа бид хэрэггүй шүү дээ. Тийм учраас том одоо эндээс нь баг хэрэггүй амар их байна шүү дээ. Энэ яг уг хэрэгтэй гэж болох жоохон юм зандарсан маягаар шүлэг уншсан тохиолдолд бол хэрэгтэй байхгүй. Гэхдээ бүгдээрээ текст ресив тийм ээ. Тийм учраас. За ингээд аваад үзье. Текст нэ. За энэ back цэг yellow гэснээр гэдгийг тэр юутай хамт аваад үзье. Ингээд энэ дотор чинь ингээд ямар ус өнүүд байна гэдээ хараад үзээд. Тэгвэл одоо нийт 2 сая 303,117 ширхэг
үсэг байна гэсэн. Бүгдээр тэр болгоны дээр ингээд тооцоогоо матрицаараа хийх гэдэг гэсэн үг шүү дээ. Ингээд энэ код нь юу болж байгаа вэ гэх юм бол бүгдээрээ уг нь бол бүгдээрээ хадам аав гэдэг үгийг нэг үг гэдэг нь бодж болно шүү дээ. Гэхдээ энэ чинь яг үндэ хоёр үг байгаа шүү дээ. Нэг талд хадам, нөгөө талд аав гэдэг үг байна. Тэнгүүд бүгдээрээ нэг яах юм бэ гэхээр сплит буюу энийг зүгээр л 3 үг гэж таних хэрэгтэй гэсэн үг. Энэ 3 үг. Яад нэг гэж бодоод байгаа юм гэх юм бол эн чинь өөрөө ийм string. За одоо баг энэ юу гэж чинь юу яах вэ? Энэ төлөв хүмүүс нэг сайн харахгүй байх шүү. Ингээд одоо байж. Бүгдээрэнд нь модерчлаа. Python дээр string гэдэг юу байгаа штэ. Python дээр энэ ямар төрлөд байгаа гэдгийг мэдчихэж байгаа юу? Өгдөл. Тэгээ data type нь. Тэ юм байдаг байхгүй юу? String гэхээр үг. Char гингүүд үгэн дотруугаа үсэг болгон. Int гэхээр бүхэл тоо. Энд гэдэг үл. Int гэхээр бүхэл тоо, float гэхээр бутархайтай тоо. Өөр чинь хов хоосон байх юм бол нул гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд нултай адилхан бас нан гэдэг нэг зүйл төрөл байгаа. Тэр нь яа гэх юм бол за бид тэнэгээр тайлбарлах. Бүгдээрэнд нь харагдаж байна уу? Харагдахгүй байгаа юм байна. За яц ингээд текст урт аваад үзчих 2,303,117. За тэгээ бүгдээрээ нэг одоо нэг бүгдээрээ юм бичиж байгаа space авангууд зай авагдаад байгаа шүү дээ. Зайгаар нь тасалчаа гэж байгаа байхгүй юу? За ингээд ер нь бол ойролцоогоор өгөөдөө давхцаад 355,753 үг байна. Дөнгөтэй давхцаагүйгээр ер нь бол яг үг болгон давтагцсан үгийг нэг гэж тоолоод яах юм бол 59,392 үг байна гэсэн үг. Та нар ажиллаад явж байна уу? Эсвэл хүлээгээд байж байна уу? За, зэрэг ажиллаад. За, tokenizer. Миний Улаанбаатар гэдэг үг ингээд 6066,9820. Өнөөрөө бас сонирхолтой хэлэхэд ерөнхийлөгч гэдэг үг tokenizer нь ганцхан байд юм байл шүү. Тэнгүүт ингээд та нар ерөнхийлөгч болох юм бол өөрөө ч илэрхийлэх ганц тоотой болно гэсэн үг. Та нар ерөнхийлөгч болоорой за. Ингээ миний Улаанбаатар гэдэг. Арай өөр юу болгоод үзлээ. Ерөнхийлөгч гэж. За зарай өөр. Ямар юу гэж чүгүүн найз нэг холбоо хэлээрэй гэж. Миний
Юу вэ та нар ядаж үг санал болгох л та. Ямар нэгэн байдлаар. За миний сургууль гэдэг шээ та. За энийг аваад үзээд. Тэгээ 6066 9,820 заяа. Тэнгүүтээ бүгдээрээ сургууль гэдэг байгаа шүү дээ. Хөп 6 чинь сургууль гэдэг 36,907 болт юм байна шүү дээ. Ингээд нэг тоо арай өөр илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй юу? Та нар ингээд туршаад үзгүй юу? Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч. Энэ 4508 гэдэг би бол unique гэсэн үг байхгүй юу? Ер нь бол энэтэй ойролцоо дахиж ямар ч үг байхгүй байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол ингээд хараад үзээд яах юм бол Улаанбаатар 9820 болчихж байгаа гэсэн. За юу болгон ч өөрөө токенайзертай. GPT болонгууд өөрөө byte pairing coding буюу түрүүчийн хичээлээр заасан encoding токенайзертай гэсэн. Та нар ингээд моделийг ингээд бүр open source модулуудыг яаж сайжруулах юм бол одоо ингээд Whisper ч юм уу текстээр ярьдаг юм байгаа шүү дээ. Текстээр гинэ ярьдаг модулууд тэрний токенайзерыг өөрөөсөө сайжруулаад бичих юм бол та нар бүр сайн модултай болно гэсэн үг байхгүй юу? Яг бол өөрөх нь юу Монгол дээр жоохон суг. Тэнгуү тэрийг жоохон сайжруулах хэрэг байгаад нь шүү дээ. Тэнгуү та нар энэний яаж тоо болгож байгаа вэ гэдгийг хэсгийг сайжруулах юм бол та нарын яриач улам сайжрах гэсэн үг. Дөрвийнх нь тэгвэл тийм юм байна. Тэр чинь энэ ч нөгөө нэг юуг таньдгүй гэсэн нөхгүй. Би явлаа сургууль гэдэг таньдгүй мэдэл чинь шүү. За sorry уучлаарай. За ингээд бүгдээрээ заавал үзчих болж байна тийм ээ. За ингээд хараад үзэх юм бол одоо ингээд бүгдээр ингээд ямар дараалтад текстээ юу хийх юм бэ гэдэг юу байгаа шүү дээ. Нэг мөрөнд ч юм уу эсвэл нэг юм баганд нэг одоо ингээд нэгдүгээр ингээд авах багсаа гэдэг нэг мөрөнд 5 хүчээр юм чинь. Тэгээд тэгдэгээс яг энэ юугаараа бүгдээр ахаал ихнээс сурах гэсэн чинь жоох хүчиг гэл юм яриад байгаа шүү дээ. Яг тийм байхгүй юу? Арай 5 гэж байсан. Нэг мөрөнд 12-оос 13 бичээрэй гэдэг байсан юм багш нар бага ингээд авах нэгдүгээр ингээд авахад тиймэрд юм ярьдэн шүү дээ. Тиймэрд байхгүй. За encode гэдэг чинь болонгууд нөгөө нэг бүгдээрээ тэр чинь ингээ хамгийн сүлд оруулж гаргахдаа embedding хийж яагаад тооцоо хийж яагаад гарч иж байгаа гэсэн. За одоо энэ хэсгээр та нар юу ч жоох удах байх шүү. За gas дараад баг ажилладаг тавьсан дээр. За доороо өстө зөндөн бол энэ бол ярьж л. Энэ ноутбук нэрээ бас бүр яг хаанаас гаралтай гэх юм бол нэг Google-д ажилладаг лавга багшийн ах нь цензүрэн гэдэг ах байгаа. Байдаг байхгүй юу? Тэгээд Google ажилладаг. Тэмүүтэн болохоор Dev Summit гэдээ болдсон шүү дээ. Dev Summit дээр нь бас ярьжсэн яг base modeling notebook гэдэг байхгүй юу? За ингээд энэ хэсгээр явж илээ тийм ээ. За Torch Transformer чинь өөрөө deep learning-ийн алгоритм архитектур гэж явдаг. Одоо л ерөнхийдөө энэ бүх image processing гэдэг чинь л image processing, text to speech, robot чинь бүгдээрээ deep learning-ийн transformers руугаа шилжээд machine learning-оор бид нар зүгээр нэг forecasting гэдэг хийдэг болсон байхгүй маргааш цагаагаар 15 гараад цаах юм байна гэдэг юм хийдэг болсон гэсэн. Эсвэл доллар яагаад өсч өгөө гэдэг. Тэнгүүд
Энэ болохоор learning зориулсан ер нь бол юм байна. Сан байна. За тэгээд трансформер чинь нөгөө нэг хэлсэн шүү дээ. Эхлээд ирээдүг урьдчилаад харцдаг. Тэнгүүтээ тэрнээсээ дараа бүр ингэж юугаа нэг үгэд дутуу нэг үгээ олдог гэд. За тэгвэл ойролцоогоор нэг мөрөнд ч юм ингээд 64 үг гинэ үсэг бай. За тэгээд нэг үг ч ойролцоогоор нэг юутай ч юм дээ. Монгол хэлний чи 2 болж байгаа. Ойролцоогоор нэг 5-6 үг байхаар дөнгөж 4-6 үг байгаа. Тэгээд нөгөө та нар GPU ашиглахгүй бол энэ чинь амар уудна. Яг тэгвэл neural network-оор дамжиж явж байгаа. Тэгээд neural network энэ болгон дээр түр нөгөө матриц болгон дээр ингээд дамжаад үйлс хийгээд байгаа шүү дээ, тий. Компьютер 1 тэрбум үйлсийг 1 секундэд хийдэг байхгүй юу? Ер нь л одоо бол тэнгуү тэр чи одоо ингээд илүү хүнд амар удаан бодоод идэхээр аим бүр том гэсэн. За тэгээд энд одоо яг нөгөө нэг юуны хэсэг байна да. Онлайн хэсэг. Softmax гэдэг зүйлийг тайлбар. Forward-ыг хийж байна. K-query value гэдэг юмудаа авч ин дараа. За. Одоо нөгөө нэг M гэсэн үг байхгүй юу? Input 1, input 2, input 3 гэдэг чинь бүгдээрээ бодоод үз. Зааныхаа жишээл авъя дөө. Угсаа хүмүүс класс заан чаг нөгөө класс жишээ нөхгүй юу? Хамгийн эхлээд аваад үзье. Саарл гэдэг үг чинь саарл өнгөтэй гэдэг нэг юм хэсэг байгаа штэ. Энэ саарл өнгөтэй томчгтэй. Саарл өнгөтэй томчгтэй. Дахиад юу нэмэх вэ? Урт тушуутай гэж зайн урт тушуу ташаа заяа. Иймд ороод өгсөн. Тэнгүүд энэ K гэдэг чинь болонгууд эхлээд саарл өнгөтэй өнгөн дотроос ер нь бол ингээд юм саарл өнгөтэй юу байна гэд харж байгаа гэсэн үг байхгүй юу? За өнгөн дотроос саарл гэдэг бишээ саарл гэдэг чинь бүгд тэр өнгө гэдгийг мэдчихэж байгаа гэсэн үг. Саарл гэдэг үгээрээ чи өнгө юм биш үү гэдэг нь бол мэдчихэж байгаа гэсэн үг. За нөгөөт нь дараа нь болонгууд саарл өнгөтэй томчгтэй гэдэг. За томчгтэй гэдэг чинь чихтэй гэдэг чинь болонгууд ингээд ямар нэгэн байдлаар бит байна. Битэн дотроо амтэн ч юм уу хүн ч юм уу ямар нэгэн байдлаар нэг тийм байх гэдэг шүү дээ. За тэгээд урт тушуутай гэдэг аваад үзчихэж байгаа. За урт тушуутай гингүүд эзэн ингээд дагууд үзэн тэрний амтэн байх юм биш үү гэдэг анхны мэдгэдэгхүүний гаргаад ирчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ болгон дээр буцаач байгаа гэсэн. Энэ нь болонгууд заан гэж гарч ирээд нөгөөх нь чон гэж гарч ирээд яг үнэ туулаач гэсэн байж болно шүү дээ. Туулаж байгаа урт тушуутай байсан бол ингээ гараад ирнэ гэсэн. За тэнгүүтээ тэрийг ингээ нэгтэл сайн үзэн нөгөө функцээрээ дамжаад явсараагаал туулаач юм бас арай жоохон биш те чон ч гэсэн бас арай жоохон биш. Явсараагаад нөгөө магтлаа бодож явсараагаад хамгийн сүүл нь гарч ирж байгаа чинь болонгууд өө энэ чинь заан шүү гэж гаргаж ирж байгаа хэсэг гэсэн үг байхгүй юу? Мэдээж энэ орж эндээс гарч ирж байгаа value чинь энэ score гэдэг юм яаж бодож байгаа юм бол transformers-аас гарч ирж байгаа. Трансформер ч нөгөө амтан байна уу multi-head attention-ороо яг ямар төрлийн биастай байхаа вэ гэдгээс хараад байгаа гэсэн үг. За тэгээд энэ болонгууд одоо нөгөө матрицыг үйлдэлүүдээ хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ матриц дээр хийж байгаа үйлдэл болгон дээр ингээд тусдан жин өгөөд нөгөө тэр жингээсээ хаашаа хазаах уу мазаах уу гэж явж байгаад эцэст нь хамгийн сүлд нэг хариу гаргаж ирж байгаа. За тэгээд transformers block гэж нь layer norm, multi-head attention гэдэг нэг. За layer эхлээ бүгдээрээ өгдлээ. Энэ хэсэгт бүгдээрээ өгдлээ авсан байгаа тийм ээ. Хэдэн нөрлөх байгаа юм бэ гэдэг. Энэ гэж том болох юм шүү дээ. Аваад үзэж байгаа гэсэн үг. За эхний бүгдээрээ ямар нэгэн байдлаар саарл өнгөтэй дөнгө байдгаа мэдлээ буцаалаа. Аваад ууслаа томжигтэй гэдэг энэ дээр бүгдээрээ аваад үзлээр нь амтан байж магадгүй шүү гэдэг юм буцаалаа. Тэнгүүд амтан байж магадгүй шүү гэдэг юм мэдсэн саарл өнгөтэй байж магадгүй шүү гэдэг юм мэдсэн. Тэгээд хамгийн сүлд нь эн чинь явсараагаад дахиж давтагдаад энэ бол эн чинь ганцхан ингэж явчихгүй шүү дээ. Олон удаа давтагдаж явсараагаад хамгийн сүлд нь окей заа шүү гэдэг
хариу гаргаж байна гэсэн. Бидний датан дээрх жишээнээр болонгууд энэ ийм гэсэн. Бүгдээр шүлэг ч юм уу асуу, шүлэг ямар нэгэн байдлаар шүлэг асууна. Шүлэг зохиолгоно. Тэнгуут бүгдээрээ иймэрдүү шүлэг байд юм байна шүү. Тэгэхээр би ингэж шүлэг зохиож болох юм шүү. Аавын гэдэг үг байх юм бол ээжийн гэдэг үг байж болно шүү гэдэг утга санааг өөр дээр авч байгаа хэсгүүд гэсэн үг. Тэгээ энэ доор юу болж байна? Чаавасаа. Монгол ормын мөнх тэнгэрийн гүн цаатаж ядан гуйнаглан хангих хэлтийг болдог. Гудамжаар зөвс нэг иймэрдүү юм зохиож лэн заяа. Энэ хэдвэвтэй авч байгаа. За тэгээд тэр болгон дээр бүгдээр одоо нөгөө нэг юугаа авч төгсөж штэ. Ер нь шүлэг иймэрдүү бүтцтэй шүү чи ийм ороод ирвэл ингэж хариул ийм шүлэг зохиож өгөөрэй. Нөгөө талаа энэ шүлэг юуны талаараа гэх юм бол ичээ нэг аав гэдэг байх юм бол нэг эрэгтэй хүмүүс гэр бүл мөл гэж за гэр бүлийн тухай шүлэг юм байна шүү. Эсвэл нэг цэргийн тухай шүлэг юм байна шүү гэд мэддэг тооцоолоодыг энэ болгон дээр шингээж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Нэр бас энэ зургийг авч байна шүү. За энэ дээр болохоор нөгөө нэг математикаар өнөөдөр амар математик тал руугаа шийднэж бодоод юм бэлдээд ирсэж байна. Юу яачлаа. Энэ мэтэ. За одоо ингээд тэгэж ер нь ихэд юу байна гэж харъя заа юу. Бүгдрээ онлоодож ирэн жоохон баттах. Асуух юм байна ер нь. Эсвэл бүр яг нэг хэсэг дээр ингэ явж чад үлдсэн хүн байна уу? Яг бодож яста энийг асууя даа ч юм уу. Токенайзера. Аха. Нөгөө нэг токенайзер чинь болонгууд ингэ тоо болчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэнгүүд тэр чинь болонгууд энкодер декодер гэдэг токенайзыг буцаад тайлтыг юмыг модель нь өөрөө гаргаж өгдөг гэсэн үг байхгүй юу? Одоо энэ дээр хамгийн дээр ингээд одоо ингэ модельийг татахт нь хамт ороод ирдэг гэсэн үг. Яаж орж ирж байгаа вэ гэхээр энэ дээр өнөө нөгөө нэг энэ дээр юусэн байгаа. Тэр нь юу гэхээр та нар токенайзер чинь өөртөө хийж байгаа шүү дээ тийм ээ. Токенайзер чинь бүгдээр энэ үгийг яаж задлахаа өөртөө шийдэж байгаа шүү дээ. Тэнгүү тэр болгоны чинь буцаагаад хөрвүүлдэг нэг функц байж идэг гэсэн үг байхгүй юу? Эмэрдөө ер нь бол юуг нь гаргаад өгчдөг гэсэн үг. Эдгэр чинь болонгууд өөрөө нэг юм алгоритмаараа цаанаа буцаагаад шийдээд үг болгоод энэ үг юм үг шүү гэдгийг таньждаг гэсэн үг байхгүй юу? Уг нь модельийг татахаар энэ үг татагдсан байгаа. Та нар тэгээд хараад үзье. Үгүй токенайзераа сольсон үед эсвэл дата шинжилсэн үед гэсэн үг байхгүй юу? Тийм дата шинжилсэн үед. Тийм дата шинжилсэн үед дахиад ирч өөр болно гэсэн үг. Тий. Тэгэхээр нөгөө тий. Тэгээ 666 биш тэр чинь явсараа гадаа нэг хам үгийн хүрээнд тэр чинь бодогдсон шүү дээ. Миний гэдэгтэй адилхан одоо нэг чиний өөр гэдэг үгнүүд чинь бас нэг арай утга нь ингээд өөрчлөлт. Нэр тий. Нэр сонирхол юм хэлэхэд та нар дэлфиний хэлийг орчуулдаг AI-г сонссноо. За. Ийм байдаг хгүй юу? Та нар ингээд хүмүүс ер нь ягаад нэг хэлийг сурчвал дараагийн хэлээ амархан сурна гэдгийг мэдэх үү?
багш нар тэгээ загнаад идэг байсан шүү дээ. Одоо та нар англи хэлийг сайн сурчих юм бол орос хэл юу ч байсан хамаагүй амархан сурч. Эсвэл японы хэлийг сурчих юм бол өөр ямар ч хэл байсан амархан сурчна гэж яриад байдаг шүү дээ. Тэнгүүд монгол хүмүүсийн ч юм уу яг энэ их хэл боловсруулалт хийж байгаа ч юм уу эсвэл ингэ нөхдүүд төр эсвэл ингэ нэг жоохон 10 жилийн хүүхдүүд оюутнууд төр ийм нэг юм гарч ирдэг. Манай монгол хэл жоохон мяа гэл англиар ярих гад байдэн штэ. Манай монгол хэл чинь жоохон мяаштай зааштай гэсэн броморо гэж яриад. Тэнгүүд бүгдээр ингээд монгол хэлний одоо ямар нэгэн гүйх гэдэг үйл үг ч юм байна шүү дээ тийм ээ. Үйл үгтэй гүүхтэй адилхан үйл үг юу ах вэ? Адилхан утгаар хэлж болдог. За байж энэ гүүх амир хэцүү байна. Бодох. Бодохын хажууд одоо ингээд тунгаах гэдэг үг байна тийм ээ. Бодох тунгаах хоёртой адилхан өөр ямар үг ах вэ? Эргэцүүлэх өөр ч нь одоо юу гэдэг юм бэ? Бараг за тэгээ нэг амар олон үг байдаг. Бүгдээр л мэдэхгүй байгаа даа шүү дээ тийм ээ. Нөгөө ингээ бүгдээр ингээ зүгээр хоосон ингээд талбай ч юм ингээ цагаан цаас байгаа гэж бодож заяа. Тэгсэн та нар ингээд үгийг ойролцоодоо шидэд байл та. Одоо гүүх бодох гэдэг үгийг нэг тийш ингээ шидчихлээ заяа. Тэгснээр бүгдээр дараа нь дахиад нэг юм авсан ингээ тунгаах гэдэг үг байна шүү дээ. Тэр чинь бодох гэдэг үг тэнд байгаа шүү дээ. Маа дахиад шидэж шүү дээ. За ингээ шидсээр гад ингээд үг болгон ч ингээд хэсэгдэхийн гараад байна те. Тэнгүүд одоо ингээд ус үзэн гэдэг үгийг бэл ус үзэнтэй адилхан үг ямар ч үг байдیں۔ Дахиад ингээд шидэд байд. Тэнгүүд ингээд та нар ингээд үгийн олонлог гараад ирнэ үстэй тийм ээ. Цаасан дээр ингээд юм шидэд байгаа штэ хараад. За тэнгүүд бүгдээрээ зөрүүлд англиг аваад үз. Англиг авч үзэнгүүтээ та нар дахиад бодох гэдэг чинь think гэсэн үг тийм. Thinkтэй адилхан өөр ямар үг байгаа лээ. За тэгээ нэг үг байгаа заяа. Ер нь зөндөө үг байгаа. Тинкийг бас ингээд нэг тийшээ шидэд байд. Гэхдээ би бодохыг тийшээ шидсэн шүү дээ тийм ээ. Гэхдээ тинкийг би нөгөө тийшээ шидчихье. Нөгөө тинктэй адилхан бүх үгийг бас ингэсгээ шидэд ус үзэн чинь бас грек ус үзмгийн шидсэн. Гэхдээ би дахиад ийшээ шидчихье. Нөгөөд ингээд дараараа ингээд аваад үзье. Тэгснээр би одоо ингээд ямар ч юм мэтлэр японоор ярьдаг байл та. Японууд би яаж ч ямар ч үг мэдэхгүй маа. Японоор нэг үг хэлээд тэрнтэйгээ адилхан дахиад нэг үг болоод тэгээ бүгдээрээ ахаа тэрийг ингээд шидэд бай. 3 хэлтэй болсон 3 цаастай болчихлоо шүү дээ. Тэнгүүд нохоо хэлээ гэж бодож заяа. Би одоо нохоогоор одоо үг хэлэх гэж яшаа ховгүй бодлоо шүү дээ. Тэнгүүд тэрийг ингээд дахиад шидэд бай заяа. Нохоо ч бас ингээд гүүх мүхгий чи арай өөрөөр хуцсан шүү дээ мэдээж гүүгээрээ. Тэгэл ингээд шидэд байх юм бол ингээд хүн амтан харь гаргийн хүн юу ч бай бүгдийг ингээд цаасаа барьж агаад цаасуудаа жоохон хөдлөхөөр бүгдээр ингээд давхцдаг байхгүй юу? Тийм учраас ер нь юу яаж чадчих орсон юм бол. Тий. Тэнгод одоо ингээд шидсэн хэсэг байгаа штэ. Тэгвэл шидсэн хэсэг рүү хойлоо дахиад нэм шидэх гэдэг штэ. Гэхдээ хойлоо эргүү тэр чинь эргүүлэх шаардлага гараад штэ. Өөр хэлтэй нөгөө нэг бас давхцуулж ажиллах юм бол. Тэнгод тэр чинь нөгөө нэг тэнд үс юу чинь энд болчингууд тэн чи одоо эн чинь миний хар нэг 70 80 градус тэр байна. Нөгөө тэн чинь болгоо 160 градус тэр байгаа штэ. Тэнгод ер нь зүгээр юугаар бодоод үзэхээр ингээд токнайзер нөр штэ. Сонирхолтой хэлэхэд юм шүү за. Тэгээ бүгд энэ ч нөгөө нэг ямар концептээс гарч ирсэн юм бэ? Дэлхийд дээр харь гаргийнхаа хэрэгвэл бид тэдтэй яаж харилцах вэ гэдэг судалгааны ажиллахгүй юу? Харийнхаа эрүүл яаж амьд үлдэх вэ ч үлээ. Тиймэрхүү судалгаа байгаа заяа. Харийнхан бүгд тэр ингээ нохоо мохоог бүгдийг цуглуулж авч ягаад амьдандаа ярьдаг болонгууд дараа нь харь гаргийнхныг барьж аваад шорон тэгээд хоорондоо яаж харилцах гэдэг нь аваад за бүгд тэр харь гаргийнхантай харилцдаг бол гэсэн. За тэгээд токенайзер чинь юу өөрчлөлт вэ? Бас хэлэх ёстой юм гэх юм бол одоо манай нөгөө классик үг шүү дээ шах гэдэг үг. Тэр чинь одоо хэдийн янзаар хэлж болж байна. Зодон шах. Майхангийн гац шах. За тэгэл хоо шах мах. Ингээд янз янз байгаа шүү дээ. Тэнгуут энэ нь яг ямар утга агуулж байгаа вэ? Тэр үгтэй яг ямар утга агуулж байгаа вэ гэдгийг яаж илэрхийлдэг вэ? Холбоо вэ гэсэн хам утгын хүрээнээс авч агаад шийддэг. Тэр үг чи амар сонио үг байд юм аа. Тэгээ хаа сайгүй гарч. Тэгтээ тийм нүн дээр яах юм бол тэр чи хараалын үг гэж шууд хасчих واخгүй яг үндэ. Математик
Тэгэж энд одоо нөгөө нэг softmax-ийн тэр нэг Т гэдэг тоог өөрчлснээс болоод юу гардаг гэсэн шүү дээ. Та нарын модельчин нөгөө нэг арай professional эсвэл нөгөө нэг юу муу гэдээ хариулдаг болдог гэдсэн шүү дээ. Тиймэрдүү юм байна. Өөрч яг ингээд юу яадаг. Бүр тийм сонирхолтой гар нөгөө нэг AI дээр response осно өөр болцдог тийм яг математикийн юу бол яг энэ дээр байхгүй юм байна. За. Таашаага. Наваад үзье. Одоо ингээд тань хавгийн эхнийг юун дээрээс ингээд шүлэг зохио гэд баг багаар сургаад байгаа гэсэн үг байхгүй юу? Миний Улаанбаатар ажилласан жүжиг баргаар унтал эхлээс ирчмэг дурсдаг охтуу шивнээрээ харахад тэртэйгийн яриасаа хөхтэй шинийг татвал нуруугаар амжирах гэд гэж хоёр дахь удаа миний Улаанбаатар цагтаа юм тэрсгэн гатлах худлаагүй руу бурхан өөр хундаж хоёр дахь өндөө Монгол. Энэний бэкэлөө гэдгийг арилгаад дахиад сургаад үзье. Reinforcement learning гэж сонссноо. Reinforcement learning. Алгоритм гэдэг хэвхэв. Та нар ингээд юм хийн заяа. Анханаас ингээд хань хүүхдүүлэг гэдэг. За хүүхдэн цааш юм тий. Юм болохоор хүүхд аваад. За нэг гэр жоохон би хүчрхийлэгч болох гэдэг байна. Нохоо байлаа гэж бодож заяа. Уучлаарай өөр чи олдсонгүй. Нэг нохоог ингээд сууг гэсэн чинь сууг нь суучвал бүгдээрээ ясагддаг байна заяа. Reinforcement learning-ийн концепт юм шүү заяа. Энийг яаж сайжруулах вэ гэдэг дээр reinforcement тавьчих юм бол сайжирна. Тэгээ reinforcement яадаг вэ гэдгийг ярих чааш за. Тэр нь болохоор ингээд нохоо сууг нь суувал бүгдээрээ ясагна. Суухгүй зодно гэсэн үг. Тэнгүүд ингээд нохоо чинь ясагсан ч оромшин зодуулсан ч гэсэн нөгөөд чинь бас айгаад суудаг болно шүү дээ. Тэнгүүд угаас яасан ч гэсэн сайжирж агаад нохоо л болдог суугаад ясаа авах гэл ирэмэлзэн. А бид нар ч гэсэн болдог суулгахыг хүснэ. Reinforcement learning тавьчих юм бол юм. Тэнгүүд одоо ингээд бүгдээрээ reinforcement-ийг яаж бүгдээр шүлэг зохиолгоод өгөөсгийн алдаа нөгөө тийм ялгал Монгол өгүүлбэр ямар бүтцтэй байд ингээд нэр үгийн араас үйлөг орох хэрэгтэй мэт үйл өгч ингэж хөвөрсөн байх хэрэгтэй мэт гэдэг нэг юм дүрмүүд байгаа штэ. Тэр дүрмээ аваач тавьж өгөөд тэнгүүтээ бүгдээрээ шүлгээ зохиолгон гэдэг өгүүлбэр зохиолгон гэсэн үг байхгүй юу? Би ном уншиж байна одоо окей болж штэ гэд шагнаад би уншиж ном байна гэх юм бол зодоод тэгэх маягаар сургаж болно гэсэн үг. За тэгээд ер нь та нарыг бүгдээрээ ажилласан уу? Энэ болохоор нөгөө Монгол 11 гэдэг дээр юм зохиож байгаа юм л да, шүлэг зохиож байгаа гэсэн. Энэ бүр 11 оны модель ер нь бол маш муу ажиллана. 10 оны ч л. Тэгээд ингээд бүгдээрээ нөгөө нэг бүр анх орсоор яриадсаныг бодох юм бол энэ чинь ямар нэгэн байдлаар монголоор ярьдаг болсон. Гэхдээ бүгдээрээ энэ дээр одоо дахиад нэмэх ёстой юмуд гэх юм бол нөгөө нэг үгийн дараалалаар нэмдэг юу хийж болж юм тийм ээ. Датагаа сайжруулад тэр болгон дээрээ бүгдээрээ үгийн ийм монгол өгүүлбэр ийм байдгийг шүү гэж тавиад бүгдээрээ модулийг улам сайжруулах боломж байна. Трансформер энэ болохоор трансформер сувсарсан байгаа. Жижиг хэмжээний. Тэ. Тэр болохоор ерөнхийдөө ингээд лама ч юм уу OpenAI ч юм уу зөвхөн модельийг нэг API-г аваад өөрсдөө ингээд илүү сайжруулах юм Python хийгээд тэгээд юм чатбот гаргах гэж байна. You guys are so lucky. Та Dev Summit үзсэн үү? Dev Summit дээр би
Надад ч ярьсан шүү дээ. Би дандаа тэрийг харуулъя за. Ер нь яг нэгэнт ярьсан дээр би танд энэ чатбот ямар шиг юм байд ингээд. Чатботыг яаж хийд ингээд харуулъя за. Энэ болохоор миний Dev Summit дээр тавьсан. Нэг одоо API ашиглахын зүйтэй юм уу? Fine tuning хийхин зүйтэй юм уу гэдэг юу гэсэн үг. Тэгээд нөгөө нэг fine tuning хийхээр чи асуудлууд байгаа юм л та. Жишээ одоо нэг бидэд ингээд компани ч юу ч хүн ч асуудал зөндөө гарч ямар шалтгаан байгаа вэ гэх юм бол та нарын яг хэлсэнчлэн банкнд байдаг бол та нарын эргээсний дугаарыг хүний эргээсний дугаарыг чат руу өгж болохгүй шүү дээ тийм ээ. Нөгөө талаар та нар ингээд сурахад эн чинь болонгод ингээд 2 цагийн дотор ингээд тайлбарлаад дуусч болж байгаа байхгүй юу. Тэнгүүд OpenAI нэг модель ойролцоогоор 3-4 сар эсвэл 6 сар ч юм уу сурдаг. Тэнгүүд тэр болгон дээр чинь нөгөө нэг байнга амар том энэ өрөө шиг том процессортой өрөөг ажилладаг агаарын кондишн тэгэл цаг нөгөө нэг процессорын халуун мал нэг ингээд цахилгаан тогийг чинь хандл хийж чадахгүй байгаа байхгүй юу. Ер нь бол Meta ч гэнэ үү, Elon Musk ч гэнэ үү. Одоо тэр нөгөө нэг халдсан чинь билээ. Jeff Bezos. Эдгээр хандл хийж чадахгүй болохоор одоо ингээд зүгээр манай TIS3 байгаа шүү дээ. Манай TIS3 шиг юм цахилгаан станцуудыг зүгээр л өөрсдийнхөө зүгээр ингээд юм серверийг тогийг авах гэдэг ингээд бариулаад байгаа байхгүй юу. Тийм учраас нөгөө нэг хөрөнгө мөнгө тэгээ тогны асуудал амар их гардаг. Бас нэг талаар 6 сар сурах гэхэд амар хэцүү байгаа. Тэнгүүд энэ дээр зүгээр нөгөө нэг fine tuning чинь бүгдээрээ банкнд ажилладаг. Тэгээ нөгөө банкны төсөл бас дэжгүй том байгаа шүү дээ. Ер нь бол та нарт GPU юу муу гэдэг нэг юм аваад өгч чадaltaй. Тийм учраас нөгөө нэг та нар юу гэж prompting буюу retrieval augmented generation гэдгийг яаж хийж болж байгаа юм бэ гэх юм бол та нар зүгээр датагаа бэлдэж явуулчаад баян дотроос хариул гэдээ өгч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхдээ та нарын явж байгаа тэр одоо нөгөө нэг текст байгаа шүү дээ. Текст чинь нэг бол OpenAI дээр чинь нэг бол дотор хадгалагдана гэдэг та нарт одоо хоёр сонголт үлдээд байгаа гэсэн үг байхгүй юу. Одоохондоо ч юм уу бид нар зүгээр код асууж явахад бол миний тэр нэг одоо 2 дахь нэмдэг кодыг одоо хүн харсан ч хараагүй ч байлаа тийм ээ. Гэхдээ миний эргээс нь дугаараглаад биш байхгүй. За тэгээд мэдээж нөгөө нэг түрүүний энийг яаж хийнэ гэлээ. Data preparation гэдгийг дата бүгдээр дата толцсон шүү дээ. Яах вэ? Яаж зөвлөх вүлээ? Хэрэггүй юмудаа хаях гээд байна шүү дээ. За тэгээд модель угаасаа нэг 2 цатаар сурдаг pre-train хийн. Дараа нь fine tuning хийх гэсэн. Pre-train гэдэг чинь болонгот бүгдээрээ яаж байгаа лээ? Ямар нэгэн байдлаар сургуулийн мэдлэг болох гэдэг шүү дээ. Эсвэл нэг орос хүн англи хүн авчирчаад ядаж ямар нэгэн байдлаар basic монгол юмнуудыг ойлгуулдаг болох гэдэг шүү дээ. Тэгээд basic монгол юм ойлгодог болсны дараа тэр энэ чинь ингээд би замаа чинь шүлэг зөхөө гэдэг өгч байгаа байхгүй юу? Яг тэгвэл шүлэний ном уншуулж ягаад тэр чинь шүлэний ном уншсараад шүлэг зөхөөдөг болж таараа шүү дээ. Ямар нэгэн байдлаар мууч гэсэн. За тэгээд энэ бол validation гэдэг тест. Энд дэсэн болонгот одоо та нар зүгээр ийм document-ээс юу авчилж байгаа гэсэн. Vector database тоогоо яагаал тэгчээд та нар нэг ямар шоу байдлаар нэг юм хөөрхөн гой хариултыг олох юм эсвэл шууд загнадаг байх юм уу гэдэг юм хийн гэсэн үг. Тэгчээд нэг одоо энэ дээр та нар ийм хийх хэрэгтэй гэсэн. Хэрэглэгч сайн байна уу гэх юм бол чи сайн байна уу гэх ёстой. Нэг тийм шууд үйлчлэгч маань юм гэсэн үг шүү дээ. Хэрэглэгч өөрөө юу гэж болох вэ? Уушлаараа таны энэ гэдэг юм хэлээ. Сайн байна уу? Манай энэ энд байдаг шүү гэд өөрөө зааж өгсөн гэсэн. Одоо тэгэл ингээл ягаад ийм промптинг эсвэл юу хийх хэрэгтэй ч айгүй амархан шүү дээ. Одоо ийш ороод үзье. Мойсийн 1-р байрны 3 давхрын 304 тоот юуны сургуулийн би ч гэсэн мэдгүй заяа юу юм. Гэхдээ биний санаж байгаагаар байгаль ухааны сургууль байхгүй юу? Гэхдээ ChatGPT ч юм уу эсвэл энэ ямар нэгэн байгалийн ухааны сургууль нь
вебээс ажиллаа. Вебээс ажиллах юм бол энэ чинь зөв хариу гараад ирнэ шүү дээ. Одоо ингээд эн чинь болонгот уг нь юу байж болж байгаа байхгүй юу? Байгалийн ухааны сургуулийн анги байхгүй юу? Математик урдаг анги. Тэнгүүд энэ чинь нэгтэн бодохын бүртгэлээ ингээ худлаа ярьдаг шүү дээ. Тийм болохоор байхгүй. Вебээс хаалт. Тийм. Бидний оруулах гэсэн промптыг задлаад гаргаж тоолсон. Гэхдээ тэр цааны модель ажиллаад вебээс ямар утга хайцдаг аашаа. Тэ нөө query value гэдгийг гаргаж агаад маань шийдэж байгаа гэсэн үг. Яг ямар байх вэ? Юу? Манай чат дөрөв загвар өөрөө энэ промптоор вебээс хайх юм байна. Эсвэл ихлээр мэдээлэл аваад чат GPT өгч юм уу? Тэр чинь ингэдэг гэсэн үг. Нийт өгөгдөл байгаа штэ. Тэр өгөгдлөөр ахин шинэ өгөгдөл нэмээд тэрийг буцаад процесс хийх гэсэн үг байхгүй юу? Тэгмээд одоо ингэдэг гэсэн үг. Энэ яг энэ болонгууд яаж байгаа гэх юм бол зөрүүлээд ингээд base knowledge гэдэг юм өгч штэ. Одоо та нарын prepare documents гэдэг хэсэг чинь та нар ингээд Word Excel-үүдээ ийдэж чад маяг гэдэг өгч гэсэн үг байхгүй юу? Тэгмээд тэр болгон чи ингээд мэдлэг болоод авчаа сурч штэ. Тэр болгоноос хайнгуудаа нөгөөт нь өөр чинь ганцхан хариулт өгдөг гэсэн үг байхгүй юу? Саяхан байгалийн ухааны сургууль гэдэг өгч. Тийм. Веб чинь болонгод дата авч байгаа цэвэрлээд. Таник ари тустай ярих гэж. Тэгээд энэ ч нөгөө нэг юу нээр performance benchmark-наас амар. Тэгээд тэр нь бол би танаар тэрөө танд чатбот ч юм уу юм хийж үзэр бол энэ RAG гэдэг ашиглаарай за. Эсвэл IT-нэр чинь гинт амар их юм төслөл ороод ирэх юм. RAG ашиглаа. Тэгээд та нар энэ нөгөө нэг миний китаб та нар эндээс бас зөндөө код ширүүд харж болно. Би яг гоо гэхдээ зүгээр нөгөө нэг та нар сонирхсан болохоор өөр слайд тавьчлаа шүү. За уучлаарай. За тэгээд энэ кодоо сайжруулж болно. Та нар датагаа солиод өөр юм дээр турч үзэж болно. Эсвэл GPT, энэ GPT-2 хуурамч гинэ. Айгу муу 2010 11 оны л мэдээ шүү дээ. Тэгмээ тэрнээс чинь энэ архитектур бүтнээрээ гараад сайжирсан. GPT 4.5 гэдэг модид хүртэл гартлаа сайжирсан байна. Тэгээд тийм болсон. Манай generator модель маань нэг токеноор генерейт хийдэг шүү дээ. Тэ хийхгүй. Тэгэхээр нэг-нэгээрээ л гарч байгаа юм. Тэгвэл нэг-нэгээр хийж болох код хийх. Тийм. 2-3 хийх юм бол ойлгохгүй. 2-3 хийх юм бол ойлгохгүй. Тэгээд та нарын нэг энэ GPT-2-тай адилхан өөр Mongolian BERT гэдэг модель байгаа. Тэрийг ашиглаж болно. Тэр нь open source модельүүд ашиглавал зүгээрээ тийш. За тэгээд ер нь өнөөдрийн хичээлээ бараг юу яа да дуусгата. Тэгээд ер нь асуух юм байвал асууж болно.